Шагдрын отгон билгийн нэрэмжит Эрдэнэт цогцлбор их сургууль. Эрдэнэт үйлдвэр төрөмчид үйлдвэрийн газрын Эрдэнэт цогцлбор их сургууль нь 1975 онд Монгол Улсын хамтарсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн дэргэд сургалтын төв нэртэйгээр байгуулагдаж, мэргэжилтэй ажилтан бэлтгэж эхэлсэн ба 1996 оноос шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа технологийн сургууль болсноор бакалаврын зэрэгтээ инженер бэлтгэж эхэлсэн түүхтэй. Монгол Улсын засгийн газрын 2019 оны 224-р тогтоолоор тус сургуулийн үйл ажиллагааг өргөдгөн Эрдэнэт цогцлбор дээд сургууль болгосон. Дээд боловсролын сургалтын байгууллагад тавих техникийн зохицуулалтын ангиллал тогтоох шалгуурт амжилттай хамрагдаж, боловсролын сайдын 2025 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн А-дроп 311 тоот тушаалаар Эрдэнэт цогцлбор их сургууль болсон. Тус сургууль нь 2025 оны байдлаар 220 гаруй мянган хүнд уулуурхан нарийн мэргэжил шинээр олгох, мэргэжлийн зэрэг ахиулах, хос мэргэжил эзэмшүүлэх сургалтуудыг явуулахын зэрэгцээ. Техникийн дунд боловсралтай 462, 2698 бакалаврын зэрэгтэй, 766 магистрийн зэрэгтэй уулуурхан инженерүүдийг бэлтгэн Эрдэнэт үйлдвэр болон Монгол Улсын уулуурхан салбарын нарийн мэргэжилтэй ажилчин инженер техникийн ажилтнуудаар хангаж байна. Дүүний дотор оюу толгоон үйлдвэрийн анхны 465 нарийн мэргэжлийн ажилчдыг бэлтгэн гаргаж, шин зууны уулуурхан хөгжил бодтой хувь нэмэр оруулсан юм. Монгол Улсын боловсролын магадлан итгэмжлийн үндэсний зөвлөлөөс 2025 онд 4 дахь удаага магадлан итгэмжлэгдсэн бөгөөд чанарын менежментийн тогтолцоог MNS ISO 9001:2016 стандарт болон боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001:2018 стандартыг нэвтрүүлэн хэрэгжүүлж, стандартын баталгаажуулалтын гэрчилгээ гардан авсан орон нутгийн анхны боловсролын байгууллага юм. Үйл ажиллагааны хүрээнд бакалаврын сургалтыг 14 хөтөлбөрөөр, магистрийн сургалтыг шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 10 хөтөлбөрөөр явуулдаг. Ахлах сургууль нь 9, 10, 11, 12 дугаар ангиудад математик, англи хэл, хим, физикийн хичээлийг нэмэлт цагаар зааж, сургалт хүмүүжлийн ажлаа явуулан 2022-оос 2023 оны хичээлийн жилээс эхлэн 9 дугаар ангидаа Кембрижийн олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр ажилтнуудыг шинэ мэргэжил олгох, мэргэжил дээшлүүлэх, давтан, зорилтод, давтан, хос мэргэжил олгох сургалтад жилдээ 1000-аас 1500 ажилтныг мэргэшүүлж байна. 2023-аас 2024 оны хичээлийн жилээс Косон хөтөлбөрийг нээж механик инженерчлэл, цахилгааны инженерчлэл, химийн инженерчлэл мэргэжлүүдээр дид бакалаврын зэрэг олгох 5 жилийн сургалтыг амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ. Боловсролын яамтай хамтран чадамж эзэмшүүлэх 3 сарын сургалтыг 7 мэргэжлэр зохион байгуулж байна. Мөн үйлдвэрийн ажилтнуудад зориулан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон гадаад хэл, хувь хүний хөгжил, бизнес хөгжлийн сургалтыг тасралтгүй явуулдаг. Сургалтын бааз үйлдвэрлэл. Манай сургуулийн суралцагчид танхимд заалгасан онолын мэдлэгээ үйлдвэрийн процесст олгох хэлбэрээр практик амьдралтай холбон эзэмшиж, Эрдэнэт үйлдвэр төрөмчид үйлдвэрийн газрын үндсэн цэх хэсгүүд дээр тэргүүлэх инженер техникийн ажилтнуудын удирдлагын доор олон жил ажилласан туршлагатай ажилчидтай хамтран ажиллаж дадлагждаг. Бакалаврын болон мэргэжлийн сургалтын хичээлүүдийг зааж, үйлдвэрлэлийн дадлага удирдах байгаа багш нарын дотор шинжлэх ухааны доктор 1, доктор 25 байгаагийн зэрэгцээ. Монгол Улсын мэргэжсэн болон зөвлөх инженер 40 гаруй байгаа нь өндөр ур чадвартай багшлах боловсон хүчин бүрдүүлсэнийг илтгэж байгаа юм. Хөгжлийн ирээдүй. Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэл батлах тухай Монгол Улсын засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 149 дугаар тогтоолд геолог уулуурхан их сургуулиудын хотхоныг Орхон аймгийн төвд Эрдэнэт үйлдвэр болон хувийн хөвшлийн дэмжлэгтэйгээр зохион байгуулахаар заасан нь тус сургууль геолог уулуурхан их сургуулиудын хотхны үндсэн суурь болох боломжтойг тусгасан юм. Эрдэнэт үйлдвэр төрөмчид үйлдвэрийн газар нь 2013 онд Эрдэнэтийн уурхайн хаалт хөгжлийн менежментийн төлөвлөгөөний төслийг боловсруулсан бөгөөд Эрдэнэт үйлдвэр төрөмчид үйлдвэрийн газар нь 2015-аас 2025 оны хөгжлийн концепцэд Эрдэнэт цогцлбор их сургуулийг түвшиглэн геолог уулуурхайн их сургуулиудын хотхон байгуулах зорилтыг дэвшүүлсэн юм. Монгол Улсын засгийн газрын 2019 оны 224-р тогтоолд технологийн их сургуулийн үйл ажиллагааг өргөтгөж Эрдэнэт цогцлбор дээд сургууль болгон өөрчлөн зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын их сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуулийг засгийн газрын 2022 оны 293 дугаар тогтоолоор
Эрдэнэт цогцлбор их сургуульд нэгтгэх шийдвэрийн дагуу Эрдэнэт цогцлбор их сургууль инженер технологийн болон нийгмийн ухааны чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг бүс нутгийн хэмжээний боловсролын байгууллага болж хөгжих үндэс суурь тавигдан өргөжин хөгжих болно.